Эрхэм мэрэгэн үзэгчид та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндэлжлээ. Та бүхэн өнтэй сайхан өвлж үзэж байна уу? Малор телевизийн уран бүтээлчид бид эгэл жирийн амьдралдан эзэн шиг эзэн нь байж, эгэл атлан энгүй их малчин зоны замналаар аж төрөн ява эрхэм хүндтэй хоёр аваргын аж амьдралын сонин сайхныг дээжлэн та бүхнийхээ гэгэн сонор мэлмид өргөн төлөвлөж байна. Тодорхой хэлбэл Баянгар аймгийн Баянговь сум байгалийн үзэсгэлэн зогсуулсан их богдуулын өвөрвөл хүн малын ундаа болсон цагаан голын саруулхан хөндөгөр нутагтай Монгол улсын аварга малчин сангийн даш мөн цагаан голын хөндөй улаан даваар нутагтай аймгийн алдартраяач ахмад тэмээчин янжин цэвлийн сангидорж нарын эгэл баргал амьдралыг хурайнгуулан зураглаж үзүүллээ. Энэ дээрээс Дорнов аймгаас нүүж ирж байсан. Манай. Тэгээд Дорнов аймгаас 55 онд нүүж ирээд 56 онд нэгдэлт мал нэг эхэлсэнтэй нэгдэлт. Тэгээд тэднээс хойш нэгдэл нийгмийн мал малсаар угаад хонч болоо хоньноо болоо хариулж байгаа 70 онд улсын аврах төлчин цолыг авчихсан. За Баянгар аймгийн Баянговь сумын эднэгт Урхан дов гэдэг газар 1949 онд янжин цэвлийн 5 дахь 3 дахь хүү бол төрсөн. 1959 онд 1 дугаар ангид ороод 1962 онд 4 дугаар анги төгсөөд тэгээд ээж мал нэгдлэмээр хариулж байсан. Малдан хариулж байж байгаа 65 онд өртөө төмөө авч хариулсан байна. Өртөө төмөө авч хариулж байгаа 69 онд өртөө төмөйг хөлөөлөж өгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэт сумын 046 дугаар ангид хэргийн алба 3 жил хаагаад хэлийн зэрэгтэй. Хэлийн зэрэгтэй сэдвэрийн зэрэгт хаагаад тэгээд ирээд 73 онд 72 онд 1972 онд хэрэгээс харгаж ирээд Малтагаас малдар байж бод тэмээд 1973 онд тэмээ авч энэ хантайгаа айдгэр болж тэмээ болоо хариулсан. Бид хоёр 73 онд айдгэр болсон. Тэгээд 7 хүүхэд гаргасан. 5 бандтай 2 охинтой. Мал цугаараа мал малж байгаа. Ганц хөлтөл гэртүүд бусдууд нь 5 бандын 5 айлын өглөө ингээд байж байгаа. Нэг охин нь бас малчаа бас нэг. Одоо хүүхдүүдээс яг мал малж байгаа хичнээн хүн байна. За манай хүүхдүүд бол бараг нь малчаа. Одоо 4 эрэгтэйтэй 7 эмэгтэй гарсан одоо энэ бараг нь энд малчнаар болсон. Дээдлийнх нь 6 хүүхэдтэй. Тэгээд доотлийнх нь 2 хүүхэдтэй, 4 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй айлууд одоо болцгооцсон байгаа. 1985 онд Ленч нэгдлээс ээлгэлтээр гарч мал малж аавынхаа арга туршлагатай ингэж мал малж бол одоо бэлчээр сайн зохицтой ашиглаж явах хэрэгтэй. Тэгээд одоо шуурхтай хөөтөдрүүл одоо ингээ архтай нөмөртэй газар ингээ явж идэлж одоо ингээ явах хэрэгтэй. Тэгээд өглөө гэж бэлчээж өглөө нар яваасаа орой нартай эртгэж готлуулж тэгж юу яж байгаа. Тэгвэл жавар орхсон байдаг гэж иймэрхүү туршлага судалгаа болоод. Ер нь бол мэдээж одоо ээж аав малчин байсан улсууд малчин удамтай хүн байгаа тийм ээ. Яг би дааж одоо энэ мал дээр гарсан тухайга яг хэдэн оноос гэж мал бас тэрийг ярихгүй да. Би одоо 60-аад оноос л ихэд малсан да. Нэгдэл нийгмийн мал айдаа 55 онд бол нэгдэл нийгмээс мал авч байсан. Тэгээд 60 гараа яагаад 70-аад онд болоход улсын авраг төлч малж байсан. Би бол хонь голцоог малж явж байсан. Дээр үедүүл адуу малж жилээс бас 2-3 жил адуу малж байсан. Тэгтээ бол малч хүний ажиллагаа гэдэг бол мал маллаа. Тэр хариулж байгаа малдаа ямар идэс ямар ургамал тохирох уу яаж болох уу гэдгийг бол хариуцлагатай хийж тэргээрээ бол онцлог байдیں۔ Да адууд их соргоог бэлчээр хоолгоо дээр явдаг аваагууд яг та ойр таргуун тэгэл ойрын бэлчээр отор нүүдэл баян сэлж үйдэг ногоон бэлчээрийг ашиглаж ингээл мал твээр их таргалах тэр талаасаа бол энэ хамгийн онцлог доо тиймэрхүү ажилт юм аа.
Баянгар аймгийн Баянгав суманд Ленинч нэгдэл эд цэцэглэж авах үедэр буюу тэртээ 1960-ад оны дундуур залуухан хончин сангийн даш ураг шиг байжуулах ажилд аймгийн бүх хончдыг оройлон төрүүлж Баянгар аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэргааны даргын шийдвэрээр аймгийн авраг малчин болж өдгөөгийн энгэр дүүрэн гялалзах одонгуудынхаа тэргүүн салхийг хагалж байсан түүхтэй нэг. Энгэр дээр одоо энэ бас их олон одон гэлзэж байна. Хамгийн тэр цаана улсын авраг төлчин гэдэг бол одоо хамгийн анхны авсан одонч нүггүй. Тий. Энэ улсын авраг төлчин тэгээд дараагаар нь бол энэ хөдөлмөрийн хүндэт медалуудыг өгчөөсөө тэгээд алтан гацаад өгчөөсөө тэгээд дараагийнх нь бол яг та медалууд гайм эднэр нөртэй сигналтай байдаг. Татангорон тэмээг хариуцж 82 он тэмээг өгсөн. 82 он тэмээг өгчөөд төлөх 250 юм төлөвлөж 250 ямагаан төлөвлөж байж байгаа. Ирсэн ам бол 3 дуурайтаас авч 700 гормол авч хариулж 2-3 жил болчихоо. Тэгээ дараагаар нь молоо ирсэн молоо төгчөөд 100 цагаан ямаа хариул гэж бригадын дарга өгсөн. 100 цагаан ямаа хариулж байж байгаа. Дараа нь 100 цагаан ямаагаа өгөөд нэг нас төл хариулж байж байгаа. Нэг нас төлөө хариулсан 1991 он хортлож одоо хөвчлөлт гараа одоо хотлоосаа. Мянга 1990 оноос өмнөх Монгол улс нэгдэл сангийн аж ахуйн үйл ажиллагаанд бүхний тэр чигдэрч хүн бүхэн эрвийхээрэн хөдөлмөрлөж нэгдэл нийгмийн ажил амьдралыг амнаа санч ухажлан үлддэг байсныг манай нэвтрүүлгийн дараагийн баатар дурсан ярьж байна. Баянгав сум нь аараг намхан толгод шов хатан уул шаргалтах элсэн манхан тэдгээрийн дундуур өргөжлөх уужим хөндий хосолсон говийн бүсийн сум. Өв сургуулийн хувьд тачир атлаан ааг шүүс хэлбэгтэй тэжээлэг чанар өндөртэй. Ленинч нэгдлийн үйл хэрэг эд өрнөж байх тэр он жилүүдэд малчид хөдөлмөрчдийн хариуцлага гэдэг зүйл туйлын өндөр түвшинд байж малчид бэлчээрийн үлрэлийн онцлог тохируулан нүүдэлж бэлчээр нутгаан сэлгдэг байсан гэдэг юм. Нэгдэл тарж мал хоёуд шилжижснээс хойш отор нүүдэл багасаж мал сүрэг өссөн үржиж энэ чинээгэрийн бэлчээрийн талхагдал үүсгэх нэг нөхцөл үүсээд байна. Харин сүүлийн жилүүдэд Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт хөтөлбөр Баянгав суманд хэрэгжиж бэлчээр ашиглагчдын холбоо хэсэг бүлэг байгуулагдсанаар энэ асуудал цэгцэрч аясандан орж байгаа тухай таатай нэгийг дуулгаж байна. Тэр үед одоо нөгөө нэгдлийн мал хариуцж авч байгаа үед бол хариуцлага гэдэг зүйл бол одоо бас нэлээд Багт байсан тийм ээ. Бэлчээр зохион байгуулалт гэдэг л одоо бас зохион байгуулалтанд ороод шүү дээ. Бэлчээр холбоо өдрөө байгуулад. Юус анхлаад биелсэн минийхөө. Байгуулад 3-4 жил болж байна. Байгуулагдаад. Тэгээд байгуул биелжэл одоо тэгээд манай бүлгээс одоо заримдаа тэр юу ахаараа бас юу авчтыг мөнгө зүг одоо 3000 яшигтэй. Тэгээд яг хөө төрийн ус байгуулга одоо төцгөн богд болдоо бас нэг юу нэг төцгөн богд. А манай жинхэнэ гошооны бол Чамдун хайрхан гэж миний төрсөн нутаг миний ээжийн яаж байсан энэ урд нэг сайхан уул байдэн тэр орой. Тэгээ цагаан сарын сэнийн бүгд оц бас ууландаа юм өргөж утгасаа мал ууга бүх юм ингээд таацах ингэж явж юм даа. Малчтын энэ холбоо байгуулагдсанаар энэ малчт маань энэ бэлчээрийн зөв зөвштэй ашиглах бэлчээрийг өнжөөх, сэлгээх отор ийм бүсийн нутагтай өвлийн ийм бэлчээрлэх өвлжөөний газартай өвл хаврын бэлчээртэй цуслангийн газартай болж байна. Энэ бүлэг байгуулагдсанараа энэ малчтын маань энэ бүлэг байгуулагдсанараа хуучин бол нэг хэсэг нь өвлжөөгөө чөлөөлөл өвлжөө хаварж байгаа чөлөөлөл гараа явдаг байсан. Нэг хэсэг нь бол өвлжөөнийх аман дээр буужгаад нөгөө чөлөө сайлдынхаа бэлчээрийг өвлжөөг идчихдэг байсан бол одоо бүлэг хэсэг байгуулагдсанараа бол нэгдсэн журманд орж
цуслангийнхаа газар гараа цусчдаг, өвлжөө хаварж байгаа өнжөөчдөг, сэлэгчдэг тийм л болж хөвшиж байна. Манай энэ авраг малчид бол бэлчээрийн талдаар бол залуучуудад бол үлгэр дуурайлт үзүүлж бэлчээрийг зөвхөн ашиглах талдаар бол сургамж өгч байдаг. Баянгар аймгийн нэрийн хуудас болсон ашиг шим өндөртэй мал сүрэг олон бий. Тэдгээрийн нэгэн төлөөлөл томоохон илэрхийлэл бол ламын гэгэний улаан тэмээ. Төгс сайхан бие цогц, өтгөн сахлаг ноос, сүү сайлын гац сэлбэгтэйгэрэн бусад үйлдвэрийн усааны тэмээнээс ялгарх онцлогтой. Ламын гэгэний улаан тэмээний цөм нутаг нь болсон сумдын нэгд Баянгов зүүээс орон ордог юм. Энэ ламын гэгэний улаан тэмээнийхээ бас давуу талын тавс нэг өөр одоо энэ тэмээгээ малж байсан энэ тэмээч хүн байна. Энэ талаа ярихгүй юу? Энэ тэмээний талаар бол давуу тал нь бол янз бүр л дээ. Дээр үед бол одоо нүүдэл ашиглахантай хэрэгжилж байсан явж ундлага эдлэгээ хийж байсан байгаа. Дээр үеийн ламын гэгэний улаан тэмээ гэдэг чинь энэ лигийн голд одоо дээр үед тариа тарж байсан байна. Тэр үндэ бол одоо эмнэг тосгны сургаж байсан юм уу гэж би ойлгоод байгаа. 100 тором ачиж одоо энэ Эрдэнэ цогцын хангайд тэндээ бол одоо тариа удаага авч өгчөөсөн байна гэж. Би бол тэрийг бол 100 тором сургана гэдэг чинь бол бас л их л амжилт гаргаж байсан зөв санаа байжээ гэж би бодож үйд юм а. Тэр үшиг одоо бас энэ том бол янз бүрийн хэнхүү цаграхгүйгаа юм аа бол эмнэг цосгийн тэмээндээ ачиж номгоруулж байдаг нь бол чухал хэрэг байх байхаа гэж бодож юм а. Ламын гэгэний улаан гэдэг тийм чинь тэнхээ тэгээд дээр үдээс би сайн мэдэхгүй л дээ. Ер нь тэнхээтэй жаахан бөгөөд тэнхээтэй хурдтай ноос сайхан муутай ер нь хурдан чанартай ер нь ачиж явах дэштэй их сайн хөвөл гэж ярьж байна. Дээр үеийн ламын гэгэний улаан бол дуу суугүй бирүү дайсан хөө дайсан энэ хөвөөс. Одоо бол тийм тэмээ цөөхөн түл болцсон шүү байна. Зүсэн ч өөр бол болох шүү байна. Нэгдлийн тэмээчин байсан юм байна. Энэ тэмээ маллахад одоо бусад малаас ер нь маллах хадгалах тал дээр энэ онцлог нь ямар байдаг? Тэмээ бослуулахдаа бол ер нь хариул модгаас айд их орно. Өвлийн цагт бол жаргалтай. Хавар ногооноос хойш бол нэлээд ажил хөдөлмөр гарна. Ер нь л утгагүй хариул нэг ноолсон өвлийн цагт бол ерөөсөө сайхан. Тэгээд ер нь хонцлаад хариулцдаг байсан дөө тийм. Хонцлол. Айхтар хүүтэн одоо цасан шуурхтай үеэр тэмээ одоо унаад ихэл ер нь их дулаахан сайхан байдаг гэл. Ер нь одоо ихтэй мөр унаа явах гэсэн дулаахан байдаг гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү одоо иймэрхүү хуучны зөвлөмжүүдийг залуучуудаас жоохон орхитуулах гэдэг байна гэж яриад байна. Тэр үнэ. Тий. Одоо харин нодны удаагаас тэмээ орлаад, тэмээ унаад, адуу унаад ганц хоёр улсууд үжигдээд байдаг. Энэ үе бас баярлж ил байт. Тэрнээс өмнө юусэн тэгэл моцыг уг надыг тэмээ хариулаад дээр үед машинаар тэмээ хөвөл нүи торгуудаад машин хүнд машинд адууган туулж торгуудаа 200 торгуудаад тэр хүн өнөөхөө торгуудаад авдаг гэсэн. Одоо бол юусэн машин моцогдаад тэмээг хариулдаг болчихсон юм байна л та. Уг нь амьсгалтай мод тэг нь хоёр бол ихгүй л. Уг нь манд. Ер нь сүүлийн жилүүд тэмээ ер нь хэр өсөж байна наа. Тэмээ бол яг хөө жил өнжиж ботголдог учраас бол яг удаа авчиртай төлөл өсдөг байх гэхдээ ээлжийн энгинүүд гэж энэ жилнээ нэг хэсгийг ботголж байхад хойд жил дараагийнх нь ботголж байдаг ийм ээлжээр ботголдог мал байгаа. Энэ жил өнжидэг. Тэр үндэ яг удаашралтай байд юм болоо тэрнээс биш тэмээ өсгөн гэдэг бол хүний малч хүний ажиллагааны талаас эдээс юус бэлчээр нутаг тэрэл байгаа тэмээнд тохирсон ус тэмээ байрвал хангаж бэлчээр усаараа хангаж малж үйдэг байх байдیں۔ Та хүүхдүүдийн тэмээ мал өсгөж барьж байхад бол одоо тиймэрхүү үйл байдалтай байна гэж би хойдод юм аа. Тэмээгээ сайхан өсгөж байна. Тэмээгээ өсгөн зөв. Миний хэлэхдээ хэлдэг шиг тэмээ гэдэг нь бол ерөөс үнэт бүтгэж таслаараа миний хөгс. Манай хажээнэлээс 20 гаруй тэмээтэй айл байсан. Тэгээд тэргээс би нэг барьж бод бас өөрөө 10 гаруй тэмээтэй хотоос одоо ч хүүхдүүдтэй өмч хүргэн таслаж өгөөд одоо тэгээд хүүхдүүд дор хүндээ сугаараа малтай амьдрал нь сайхан явж байна. Тэмээ
Одоо энэний өмчс селекцийн тал дээр бас их анхаарах шаардлагатай гэж яриад байна. Одоо сайн буур тавих, сайн одоо ингэ суулгах. За. Энэ тал дээр бас боддtiin аа би. Тэгээ яг би өөрөө яваад хэлнэ байхгүй хүүхдлийн манай их банд төсөн баяр гэж байдیں۔ Тэр л одоо ээдээс яваад өмнө говьяас нэг буур нэг тайлг авцсан л байлээ. Энэ гоцогдор тийм үү тэр юуны мэдхгүй тайлг авцсан л байлээ. Байгаль орчинд одоо ээлтэй бэлчээр цөрөг нөлөөгүй юм мал гэж яриад байгаа. Энэний учир нь одоо яагаад энэ тэмээг ингэж ярьж байна? Энэ одоо гаргалгыг та бас тайлбарч байна. За яг үгүй том бутмал ургамал иддэг учраас тийм талаас нарийн өвс яг үгүй их том тойрым иддэг учраас өвс тийм яхан гайгүй гамтай байдаг болоо даа л гэж байна. Зөвлөгөөний үеэр бас дурдчихсан шүү дээ. Зөөлөн тавхтай учраас одоо ургамлыг одоо үнцээр нэгж гэмтээж гიშгдэг үү? За тэр үнэ. Тэр талаас тэр үл үнэнтэй зүгээр гачиж бэлтгээр их далхалагддаг байсан ч үнцийн тастадгүй л талтай байна. Тийм ээ бол. Нагатхай гიშгэж явдаг үнцийн гоггор гэдэг учраас л гэж ойлгож байна. Ер нь тэмээнээс гадна одоо ашиг шим бусад малаас ялгарч юм. Тэмээс асуудаг нь ундаа ааруул хоёр нь одоо ундааг бол дард хиттэй хүнд уух сайн гэж ярьдаг. Ингийн ааруулсаг сайхан юусэн байдгүй. Тэгээ ийм хамгийн ашигтай бол би ингийн ундаа ааруул хоёр юм гэж боддیں۔ Малттай санаатай идэж байгаа гэсэн. Ингийн сүүч одоо сайхан ерөөсөө шар хонгор цай болдог ерөөсөө цайнд сайхан ингийн ааруул хийдэг ингийн ааруул ингийн ундаа гэж байдаг. Тэгэл өвөл зөнгүй оролдоол одоо ялгаал саагаал өвөл зөнгүй л одоо эдэн ингээд дэлгэрч байдаг. Одоо үед бүр их дэлгэрээд одоо жоохон ингийн эдээ сурж байна. Имчилгээнд хэрэгтэй гэж байна. Тэгэл одоо юм болгонд л хэрэгтэй байна. Төвөр хүүхдтэй тэмээнийх боломжлыг одоо битгээ тасдаар танаас өөр хүүхдтэй тэмээг өсгөөд одоо ингээд бүр олон болгоод өсгөөд ингээд яаж байгаарай гэж хэлж байгаа юм. Манай нэвтрүүлгийн оролцогчдын хэн нь тэмээ уйж саах эрдэмт нэвтэрсэн малчид. Сум аймгийн чанартай тэмээний уралдаануудаас хэн нь айрыг дөрөв хүртэж сүйтэй ангины ботого сүртэй наадам чиг болсон хурдан тэмээнүүдийн алдар цодыг дуудулж уран төг юуг нэргүүлж явсан тухайгаар хэд ийхүү хуучилж байна. Ер нь мал дагуулам туснаа гэж одоо монголчууд тэр үл үнэ. Тийм ээ. Тэр үл яг үнэ. Малаасаа маллал үнэ хариуцлага хэлэх сонирхол тэгэл өгсөн үүрэг даалгавар биелүүлэх. Та бүгдийг бас өгсөн даалгаврыг бол биелүүлэхэд үл хамгийн онцлог сайхан байдаг гэж би хавьд ойлгодог. Та нэг 8 хийжсэн тухайгаа түрүү нэг дуулгаж байсан шүү дээ. Бисрэг тийм ээ. Бисрэг одоо торм авч байсан гэдэг. Тэрийг нэг сонирхолтой ярихтай байна. За чинь 70-аад онд одоо юу яаж ирсэн? Шинжийн сумруу оролдоод ийшээ эрдний чандад оргиад гэдэг чинь явж ирсэн. Тэгээд үед яасан чинь 2 торм хөтлсөн хүн ирсэн. Нэг жоохон залуу. Тэгээ 2 тормыг чи авах уу гэсэн болно та гэд онжоод ташаастаа гэж хөөе мохоо юм да онжоонага ташаастаа гэж бас 8 хийж хийжсэн. Тэгээд тэр авсан тэмээ бол миний тэмээ үндэ хурдан тэмээ өсөө. Би одоо энэ хэдэн зам нэрлэг гайхуулсан намайг андахгүй хүн нэгч байхгүй. Өө даш наавраг даш хурдан тэмээ дашил гэж. Манай улсын сайн малчаа сангийн дэшгэж хүн байдаг. Тэгээд би энэ аавынхаа энэ маллах ухаан арга барил энэ малч хойноос нь бол нэлээ муулж авсан морь уях тэмээ уях аян талын бол нэлээ өвж авчгаа. Тэмээтэй холбоотой авч байсан анхны гавьяа шагналууд хэдэн онд авч байсан бэ? Ер нь том сонгоод багтайг сомоос нэлээ авч байсан. Ерөөсөө энэ тэмээ хариуцаас 60 хэдээс тэмээ олуулдаа одоо манай энэ аваргад анхудаа тэмээ оруулж байсан одоо энэ одоо энэ хэлж байсан. Тэгээд тэрнээс тэмээ их оруулж байсан. Тэр ч аваас өмнө тэмээ оруулж байсан. Аймаг авч байсан. Тэмээгийн чинь ерөөсөө бид хоёр нийлээс уснаас ерөөсөө өмнө нь журалддаг хүн байсан үйдэг байсан. Дандаа л тэмээ үйж үйдэг байсан. Тэмээ уяал уралдаал ерөөсөө торгомж уралдаал өдөө тэмээч уралдаал тэгэл лэнж уралж байсан одоо тэр уламжлаа ерөөсөө тасцаагүй.
манай өр хүүхдүүд одоо зугаараа тэмээ мал уйддаг, уралддаг. Зэрлэг тэмээд одоо хурдны чиглэлээр нь одоо тэмээ өсгөх гэж улсууд их эрлийцчилж байна гэж яриад байгаа. Энийг одоо зөв буруу гэдэгтэр нас улсууд маргаан хүмүүсэд ингээ яригдж байна л та. Одоо ноосны галц тэр чанар байдал дээр алдагддаг. Хурдны чиглэлээр бол одоо хараа давмгаас болдог гэж одоо яригдж байна. Энэ талаар та бас өөрийнхөө үзэл бодлыг хэлэхгүй юу? За. Энэ тэмээний хурдан талд нь бол гавтгай эрлийд нь хурд нь үнэ. Тэгвэл бидний энэ ашиглаж байгаа ноос ус шимтнүүлэх, нөлөө үзүүлдэг тачирхан шингэн тийм учраас одоо эрлийдлүүлээд байдаг нь бол онц уруу байдаг дөө тэр өөрийн нутгийн тэмээ малаараа байдаг нь бол зөв бахаа гэж би хувьд бодож байд юм аа. Шавцаар хөгжлийн агентлагийн энэ ногоон алт төсөл одоо танай сум орнуудад хэрэгжээд энэний хувьд бас тэмээний тормны самсан ноос тийм ээ одоо бас дэлхийн зах зээл дээр өндөр үнээр одоо үнэлэгдэх юм бүтээгдэхүүн болох юм боломжтой байна. Тэгээ малчид өөрсдөө одоо санаад гаргаад ирвэл нэг үйлдвэрийн нэг шатлалыг бас одоо тийм ээ хөнгөвчүүлж тэрнийхээ одоо хүрээнд бас үн өртгөн ч гэсэн нэмэгдэж байна гэж одоо яриад байгаа. Энэ ажлыг та ер нь юу гэж боддгоо? Танаа одоо сум орнуудын улсууд тийм ээ энийг ер нь хэр дэмжиж байна? Энэ тал дээр бас за энэ талаас ноднонгоос ихэл тором самсгалаа улсууд тэр нь бол ашигтай юм шиг байна. Үйлдвэр заадуулда хогсороо гардаг багтдаг харин яхан товирдуу том учраас яхан гүч чадал их ордог байх гэж бодож байна. Самнахд бол буруудахгүй л дээ гэдэг чинь бол. Дээр үед бол ингэдэг байсан юм нөхөө. Энэ тэмээ чарахгаар шалган үлдэж тийм ээ. Тэг чаднуудаа тэмээ таргалдаггүй, тэмээ тогтдгүй гэж ярьдаг байсан. Тэгсэн одоо самнаа тэр ашиг тийм байл да сая бид зөвлөгөөндөө харж байхад. Тэгээ самнаа тэр шалгасан өдөд юм байна. Тэгээ яхаар энэ самнаас зөв юм уу даа гэсэн бас бодч л байлаа. Ажиллагаанаас жоохон орох. Ажиллагаа их орох юм бэ. Тэгвэл бас самнахтай хоёр тийм бөөрн самнах юм бэ. Бороо сэлб толгой гуйны ноос нь хамгийн хүнд байдаг шүү дээ. Тэгээ тэр хүнд носнууд нь бол алга байх шиг байх юм. Энэ зөвлөгөөний талаар та ямар шохон бодолтой байна? Сая одоо болсон зөвлөгөөн дээр та бас 2 өдөр суулаа. Энэ бол хамгийн зүйтэй. Энэ зөвлөгөөн бол одоо бус орныгоо бус улсуудаа гошууж урд төмөнд таны болоо дамжуулах хэлж одоо сургах соёлжуулах талдаа нь их дэмжлэг өгч байгаа гэж би хувьд бодож байна өөрөө хувьд. Монгол орны өнцөг улам бүрт модод төлөвлөдөг үзэж байгаа монголчуудаа энэ үчшээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдлэе. Миний бие Баян хонгор аймгийн Баянлаг сумын уугуул Баян говь сумын 3 дугаар Залаавагийн харьяат мөнгөтрэг залуу байна. Ингээд дэлхийд товорд дэлхийд гайхагдж байгаа хоёр бүхт Монгол тэмээний тухай 2008 онд өөрөө бие даан зохиосон Монгол тэмээгээ магтсан ийм сайхан цолыг улс бүс аймгийн тэмцээнүүд төрүүлж явсан энэ сайхан цол өнөөдөр энэ сайхан хөгжмийн сас Бэрбагийн үе зөвлөсөн Баян толгой хүм малын моноонд болсон цагаан голынхон дэрсэн дээр үзэгч та бүхэнтэй Баян говьчууд та бүхэнтэйгээ бас энэ сайхан жишнийг ашиглаа өнөөдөр аймгийн алдарт уяач сангид орж ах маань Монгол улсын аварга малчин 2 дуурайгийн малчин Монгол улсын аварга малчин Даших ах маань энэ сайхан гэр бүлийнхаа мөгдөрүүхтэй гэр сайхан торгон мөчийг бас хүнд итгээд энэ хөө тэмээ гэдэг сайхан малыг би бас нэг тэмээний цолыг нэг хэсгээс нь та бүхэндөө төлөөлье. Найр наадмын чимэг болсон наадамчлалны хайрыг булаасан уралдуулсан олон тэмээний дундаас урд дэши төрүүлсэн төмөн уртан тэмээний төрөө магнэ булаасан тэргүүнийхэн алдарт уяашдын тэмээгэн цоллоо. Элсэн цөлдөө заан болсон эрэм говьтон хөлгөө болсон эзэн үндэ нөхөр болсон энэ дэлхийд ховор болсон шэрмөөс болчин жирэгтэй шүмэр Тэмээ 5 хошуу малын нэг, тэмээ 5 амьд ирд ниймэн нэг, тэмээ 5 тэрийн улсаас манай улсад олонхын вэ. Тэмээ тал хангай говь гурвал нутагт минь дүүрэн бэлчиж байг. Арслан занта цогвэлчил сая жилийн тэртээдэж байж ил байсан. Айл хүн хоёртой ижилсэж 5,000 жилийг илээсэн. Амгалан аврах хоёрын бэлгэлэл мэтвийтэй заяасан. Алтан дэлхийдийн тэмээ гэдэг сайхан утаан. Нэрээ би тэмээ гэх шиг нэр нь хүртэл
тийм ээ. 1987 оны Болор цом наадмын тэргүүн байрын эзэн Монгол улсын ардын орон зохиолч соёлын гавьяас зүтгэлтэн яруу найрагч Фунцхийн Бадарч ийхүү шүлгэлжээ. Их говийн чимэг элсэн манхны заан болсон тэмээтэй ажил амьдралын холбосон Монгол улсын авраг малчин сангийн даш аймгийн алдар туяач Ахмад Тэмээчийн энжин цэвлийн санги дорж нар оролцсон нэвтрүүлгийг бид ийхүү жаргаж байна. Эрхэм хүндэт үзэгч та бүхний маань таалал авсан байх болтугай. Ятар цоцгийн мэдэхгүй ярддаг л хорцоо сураагүй уртан настгаа баянтай уралдаан төрүүлэхэд заяатай уулгын шарын домогтой улаан номонд бичүүстэй ширээ бүхэн шатар шиг ширэн давгын ширэн шиг начин оёр бөгтөн анжин согоо сүлтэй өнө жилтгээд оромтой уралдаан тавхад барайтай тунаа гунчнаа төрсөн турж ицсэн удаагүй бундар налхах цагаасаа бомон ичлээсэн холдоогүй булгонноосоо алдаагүй бусдын гараар дамжаагүй эрдээ сүргийн мэндэж болсон эзэн хүндээ хайрлагдсан инрэл төрөөр хамгаалуулсан эрхэминдээ qalbin говин хурдан нэмээд минь агартна бодлос харуулсаа амгалнаа самгал хөдөөгөө зарийдаа